Өгсөн хүн үг хэлээд байна. Гисэн цоо ярэ нилээд байна. Явсан замтаа чилээд байна. Хэлсэн газар нь ирээд байна. Сонс. Чамайг хөдөлж чадахгүй байхад хэн нэгэн чамайг ширтэж байвал яах вэ? Сэрүүн хэрнээ ойрлж чадахгүй байхад чихэнд чинь хэн нэгэн шивнээд хэлбэл яах вэ? Энэ бол ганц өний төв биш. Энэ бол олон шүний тутамж юм. Хайдас эргэн ирсэн шүү. Сайн байна уу? Би 22 настай оюутан. Би ерөнхийдөө сүнсэн даруулах гэдэгт итгэдэггүй байсан ч урт хугацаанд мэдэрч яхаа мэдэхгүй бичиж байна л да. Өнгөрсөн жилийн намраас эхлээд 20 бүр унтахын өмнө нэг ус хэрүүн байгаа ч хөдөлж чадахгүй, оролж чадахгүй. Эсвэл нэг юм толгоноос минь татаж байгаа юм шиг татах надад сэрдэг байлаа. Тухайн үедээ би ч өөрөө ангаахын оюутан болохоор ядраад л нойргоо яваад тэгж дайл гэж бодоод тоогоогүй. Тэгсэн нэг шөнө дахиад сэрүүн хэрнээ хөдөлж чадахгүй, бас дуурч чадахгүй байлаа. Тэгсэн өрөөний хаалганы хажууд нэг том толгойтой хэрнээ би хүүхдийн шиг жижиг юм харлаа харагдаж байлаа. Биш толгоогоо хоёр тийш нь хөдөлгөөд л амьдралдаа хайж байгаагүйгээр хайсан ч яаж чадахгүй бараг л 20 минут болсон баха. Гэвч тэр өдрөөс хойш дахиж тийм болгүй таван унтдаг боллоо. Тэгсэн саяхнаас эхлээд унтахын өмнө дахиад л нөгөө аимшиг зүйл эхэллээ. Тэрч бүхэл хөдөлж ярьж чадахгүй сэрүүг хөвдөж таршлах үедээ ганц л юм толгойтой би харагдах биш. Гурван хүн харагдаж ийш тийш яваад чихэнд юу гэж хэлээд байгааг мэддэггүй. Хорлоо, чарлаа, хэрүүл юм шиг сусагдаг болсон. Тэр чигтээ нүдэн энэ тас унтчих гэсэн ч болохгүй. Босч чадахгүй. Үнэхээр амар. Нойрны саажилт гэж удсан ч арайж тэгж юм сонсож хармааргүй юм аа. Багадгүй манай орцонд асуудал байгаа мó гэхээр би гэрээсээ өөр газараар аав ээжиндээ очиж онсон ч яг адилхан байна. Надад асуудал байгаа юм. Хэрвээ та энэ бичлэгийг орондоо орохын өмнө үзэж байгаа бол зүгээр л хөшгөө шалга. Тэгээд гэрлийн унтраагаад сонс. Чи ганцаараа байгаа гэдэгт итгэлтэй байна.